Дорногов аймгийн дизайн технологийн судлагдхууны мэргэжлийн хөгжлийн бүс гэрээдүйн инженер зохион бүтээгч болох суурийг нь тавьж 2016 оноос эхлэн зохион байгуулж буй Миниробот тэмцээн болон робот инженерчлэлийн хөтөлбөрөөр дамжуулан багш нарын хөгжил суралцагчдын техник сэтгэлгээ зохион бүтээх чадвар хамтын ажиллагаа ёс суртахууны төлөвшлийг дэмжиж улсын болон олон улсын түвшинд уралдаан тэмцээн зохион байгуулан 2023 оноос 2025 онд нийт 495 суралцагчийг инженер техник програмчлалын чиглэлээр хөгжүүлсэн. Багш бүр өөрийн онцлогт тулгуурсан брэнд хөтөлбөрийг 80 гаруй секц дугуулангаараа дамжуулан 600 гаруй суралцагчийг хамруулж хөгжүүлсэн ба туршлагаа бусдад түгээн хамтдаа хөгжиж үр дүнгийн тайлангаа улирал бүр орол нийтэд танилцуулдаг. Цэцэрлэг, сургуулийн залгамж холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ суралцагчид хичээлээрээ уралсан Монгол хэв маягтай модон тоглоомоо цэцэрлэгийн хүүхдүүдэд бэлэглэн тоглоомын хангамжийг сайжруулж тэднийг их соёлоо шингээсэн бүтээгч хэрэглэгдэхүүнээр хөгжин тоглох. Орчныг бүрдүүлж сүүлийн 2 жилийн хугацаанд Сайшинт хотын 3814 дугаар цэцэрлэгт 163 тоглоомыг хүлээлгэн өгсөн. Манай хамт олон зөвхөн шав нарынхаа мэдлэг ур чадварыг хөгжүүлэхээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн хөгжил бүтээн байгуулалт олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож орчны тогтчил тайз чимэглэл макет зэрэг бүтээлч ажлуудаар орон нутгийн өнгө үзэмжийг нэмэгдүүлдэг. Мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нар арга зүй, ур чадвар, мэргэжлийн хөгжлөө тасралтгүй дээшлүүлэн суралцагчдын бүтээл сэтгэлгээ, технологийн хэрэглээ, инженерчлэл, урлан бүтээх чадварыг хөгжүүлснээр багш, суралцагчид улсын чанартай уралдаан, тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцсны үр дүнд 2023 оноос 2025 оны хооронд улсын олимпиад уралдаан тэмцээнүүдэд 8 алт 5 мөнгө 11 хүрэл медаль хүртсэн бол улсын гар зургийн уралдаанд тэргүүн байр 5, дэд байр 6 гутгаар байр 8 тусгай байр 9-ийг хүртсэн.